Эдгээр болон бусад мэдээг хүлээн авна уу? Өнгөрсөн оны байдлаар төрийн болон орон нутгийн өмчит компаниуд нийт 50 орчим тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан. Энэ нь төр хамгийн муу менежер гэдгийн тод жишээ болж байна. Тиймээс төрийн өмчийн хороо алдагдaltaй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад шинжилэл хийх төлөвлөгөө боловсруулжээ. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын алдагдал жилээс жилээр өссөн нэмэгдэж, өрсөлдөх чадвар нь дороотож, үйл ажиллагаанд доголдож байдаг. Энэ нь төрийн өмчит компаниудын удирдлагын багийн явуулж байгаа менежмент муу, шахааны бизнесээр бараа үйлчлэгээ худалдаа авч, танилтал ах トゥ хамаатан саднараа бодлосон хүчний нөөцөө бүрдүүлэхтэй шууд холбоотой. Ингэснээр төрийн ажилд салгардаж, үйл ажиллагааны орлого буурч, нэг талдаа төр хамгийн муу менежер гэсэн нэр зүүж, нөгөө талдаа гарсан алдагдлыг шууд төсвөөс нүтгэн эргээд татвар төлөгчдийн халаас руу хурууга дөрж байгаатай шууд холбоотой. 2012 оны байдлаар дулааны цахилгаан станц 3 төрийн өмчит компани 8.8 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан бол дулааны цахилгаан станц 4 8 тэрбум, Багнуур төрийн өмчит компани 5.8 тэрбум, Шиваава 4.2 тэрбум, Монголын иргэний агарын тээвэр төрийн өмчит компани 4.1 тэрбум, Дархан дулааны цахилгаан станц 3.8 тэрбум, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 3.4 тэрбум, Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ компани 2.3 тэрбум, Цахилгаан дулааны үндэсний сүлжээ компани 2.1 тэрбум, Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ компани 2.1 тэрбум, Алтай улаастай эрчим хүчний сүлжээ компани 1.8 тэрбум, Далан задгадын дулааны цахилгаан станц төрийн өмчит компани 1.2 тэрбум, Мон сам төрийн өмчит компани 1 тэрбум, нийт 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан. Энэ хөрөнгөөр өнөөдөр нийгэмд шаардлагатай байгаа 25 сургууль, 30 цэцэрлэг, 7 эмнэлэг барих бүрэн боломжтой гэсэн тооцоо хийж болно. Тиймээс төрийн өмчийн хороо алдагдлыг буруулах асуудалд анхаарч 5-ыг харьцан 5 гэсэн шинэ менежмент явуулах болсноо өнөөдөр мэдгдлээ. Төр бол муу менежер гэдэг тийм сэтгэлгээ нэлээд олон жил явлаа. Тэгэхээр бид энэ сэтгэлгээг өөрчлөх ёстой гэж ойлгож байна. Тийм учраас бид нар энэ дээр нэлээд зоригтой алхам хийхгүй болвол энэ төр муу менежер төрийн өмчит компаниуд хамгийн хариуцлагагүй, хамгийн муу ажилтдаг гэдэг энэ сэтгэлгээг бид нэр өөрчлөх ёстой юм аа. Тийм учраас бид нар төрийн өмчийн хорооны шинэ удирдлагууд бид нар одоо ярьж байгаад төр сайн менежер, төрийн хариуцлага 5 гэдэг зарчмыг бид нэр хэрэгжүүлэх гэж байна. Төрийн өмчит компаниуд алдагдaltaй ажиллаж байгаа гол шалтгаан нь төлөвлөлт тааруу, технологийн шинжилгээ хийгдээгүй, санхүүгийн зөв удирдлага явуулаагүйтэй шууд холбоотой юм а. Харин эх жил энэ алдагдлыг бууруулах, төрийн өмчит компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрийн өмчийн хороо анхаарал хандуулж ажиллахаар боллоо.